Бакай дарга сонгуулийн хуулийг хэлэлцгээс өмнө улс төрийн намуудынхаа хуулийг хэлэлцснэ гэж уг нь бид нар олон сарын өмнөөс ярьсан да. Улс төрийн намын тухай хуулийг ерөнхийлөгч өргөн барих гэж байгаа. Нэг нам өргөн бариул боо явахгүй нэгээд олон сар ярьлаа. Тэр ерөнхийлөгчтэй хэлэлтэй хуулиа өргөн барь гэж. Энэ төрийн байгуулалтын байнгын хороо Монгол төрийн байгуулалтыг зөв болгохын төлөө бид нар зоримог алхам хийхгүй бол болохгүй байна. Наад улс төрийн намуудын шинэ стандарт тогтоож өгөхгүй бол одоо 60 чавганц уралдаад төрүүлж байгаа чавганц ч Монголыг аврах боломжгүй болчихлоо. Бакай дарга. За. Наад ерөнхийлөгчтэй өгөө хэлээ. Улс төрийн намуудаар өргөн бариулахгүй. Гишүүдийн өргөн барьсан хуулийг дараад гэвтчихнэ. Тэгээ та өөрөө төрийн байгуулалтын байнгын хороонд дарга юм бол тэр төрийнхөө томчуудтай яриад энэ төрөө засварлах чиглэл жоохон зоримог арга хэмжээ аммаар байна. Сонгуулийн хуультай холбогдоод нэг зүйлийг хэлье. Иргэд олон түмнээс нэг л том санал ирж байгаа. Энэ листний жигсаалтаар сонгогдгийг болиулж өгөөч гэдэг санал гарч байгаа. Наад жигсаалт гэдэг имийг одоо болиул. Жигсаалтаар хоцрогдсон, сонгогдохгүй болцсон, явахгүй болцсон улс төрчл орж ирдэг болсон шүү дээ. Одоо жигсаалтыг авч явах чиглэлд тэр ажлын хэсэг нь зөрөгтэй ажиллаарэ. Бакай дарга таныг Монгол төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тавьдаг бол ажил хийх тавьсан шүү. Битгий дагаж намраарэ энэ хүмүүсийг. Ялангуяа сонгуулийн хууль дээр, намуудын хууль дээр би нэг л хэлмээр байна.